Тавтай сайхан амарцгааж байна уу эрхэм үзэгчтэй. Говийн байгаль түүхийн музейгээс жил бүр уламжлал болгон соёлын бие тус өвийг өвлөн уламжлагчдаа алдаршуулах, тэдний хийсэн бүтээлийг сурталчлах, тэр өвийн арга техник, мэдлэг ухааныг олон нийтэд сурчлан таниулах зорилгоор энэ соёлын өвийн цурал нэвтрүүлгүүдийг бид бүхэн үзэгч та бүхэндээ хүргэдэг байгаа. Энэ удаад бид бүхэн хаан онгор сумын Өгөөмөр багийн малчин соёлын бие тусыг өвлөн уламжлагч арьс эсгийн ураллыг уралдаг ийм уламжлалт арга ухаан техникийг заан сургадаг ийм сайхан Тамарагийн нэргүй эгчийг бид бүхэн урьж оролцуулж байна. За танд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Тавтай сайхан та бүгдтэй ч гэсэн энэ өдрийн мэндийг сайхан аварчж байна уу та? Сайхан орцгож байна уу? Оо сайхан аварчж байна уу? Ингээл цаг газар сайхан өмтэй сайхан өвөл болж өмтэй сайхан хавар болж байна гэх. Малчин бидэнд зоо тэнэгээр сайхан байна. Ларшиндээ та сайхан шинэлсэн. Сайхан шинэлсэн. Шинжилгаараа таны бие тэнхээ данг сайн байна уу? Үйл урлал нь ариун сайхан байна уу? За ингээд та үзэгч та бүхэнд өөрийгөө тавчгоон сайхан танилцуулаад манай үзэгчдэд өөрийнхөө тухай тавьж танилцуул. Өмнөгөө аймгийн хаан онгор сум Өгөөмөр бригадын ууган малчин иргэн байгаамаа би 1960 онд Хэрэм гэдэг газар төрж эмээ өвөө ээж аавынхаа гар дээр өсөж өсөн хүмүүжсэн цагаас хойш Өмнөгөө аймгийн 10 жилд 5 дугаар ангид сурчаад хөдөө гарч малчин болсон. Өнөө цагаа хүртэл малчнаараа хэвээрээ яваа малчин хүн байгаамаа биний хувьд. За энэ сархиныг эдлэр бол ерөнхийдөө хүмүүс бас их юм хийдэг юм аа. Энэ Дамаагүй манай суманд 3 тэсээс бол энэ говь хүртэл туртал оролцсон ийм уралдаан тэмцээнд ороод ирсэн хүмүүс л уран улсууд байгаа. Миний хувьд болохтойгоо зэрэг би хүн өмсдөг хувцас хийнүүгээрээ яагаад болохгүй гэдэг утгыг тавиад би дандаа хүн өмсдөг эдэлдэг юм хийж байгаамаа. Ингээд хосоор нь Монгол гутал хийсэн, хосоор нь хантаз хийсэн. Хос дээлэндээ бас сархингаа мөн дугуй хээ тавьж оруулж өгсөн. За миний энэ малын цоохор сархингаар ингээд тооцог малгай эхэлж хийж үзсэн. Хамгийн анхны урууга миний энэ. Тэгээ ингээд тооцог малгай хийгээд үзсэн. Янзын хөөх ерөөсөн нүд булам хөөхөн санагдсан надад. Тэгээд ингээд хийж болох юм байна гэд ингээд хийсэн. Тэгээ энэ малын шаарны дотор талын турууны жижиг ясаар энэ болгохтойгоо зөв яг туруунд байдаг хумсаар доод юуг нь хийгээд ингээд шанх хийсэн. Малынхаа бүтээгдэхүүнээр яасан. Энэ шанхны доод дэвсгэр болохоор эсгий. Бодгонд оруулсан эсгий байгаа. Бүчнүүд нь болохоор тэмээний ноосоор хийсэн. Утсаараа хийсэн. Ийм малгай ингээд хийсэн байгаамаа. Энэ эсгийн эмээлийг болохтойгоо зэрэг тэмээний шар шилээр энэ бүргэний хатуулгыг хийгээд ингээд эсгийн ерөөсөн бүгд эсгийн. Гөлөм тохом ерөөсөн бүх юм нь эсгийн. За энэ цоохор сархиныг ингээ гант хийсгээд нэг нэлээд олон хоног сар мар болно шүү юм. Тэгж элдэн. Элдсэн хойноо ингээд эд болгоод яг сайхан бүр хурган найраас элдэж байгаа шиг ингээд нухаж элдэн энэ үнийг. Бүр ингээд дандаа гараараа ингээд. Тэгж элдэж боловсруулсан хойноо ингээд юм хийж байгаа. Материал нь хийсэн материалууд маань болохтойгоо зэрэг ингээд дайлан хийсэн байна. Энэ тооцог малгайнууд бүгд эрэгтэй эмэгтэй тооцог малгайнууд бүгд сархингаар хийгдсэн. Араа өргөө сархин энэ материалаараа ингэж хийсэн байгаамаа би ингээд. Хормон бодол, утганы хойны савнууд энэ ганцны уутнууд бүгд ингээд сархингаар хийсэн байгаа. Соёо цохилуур энэ хос тамхины уутнууд бүгд ингээд эднээс сархиныг гэдгээд муу идэ орох юм бол эд болдгоо бутраад очдөг. Ерөөсөө аргас шиг л эд. Тэрнийг эд болтол гандадгийн технологи бас их байна хүнд. Нарийн технологитой. Тэг их удаа хугацаагаар яадаг. Тэгээ энэ тэмээний шар шилгээд хүн ч идэгдэггүй, нохой ч идэгдэггүй, хогдоор хайдаг гэдгийг ингэж бүтээгдэхүүн болгоод ингээ хит тутгаа хийсэн. Тамхи татдаг ганцаа хийсэн.
тамхины маань хутганы маань хувь нь болохоор ингээд мөн сархинагаараа хийсэн. За энэ ямааны арьсаар хийсэн богц байгаа. Мөн л малынхаа юугаар шаараар юуг нь хийсэн, товчийг хийсэн. Энэ одоо энэ аян замд явхад сур байна, тэмээ нууц байна, хутга байна, тэвэн байна, бахин байна, шорон байна. Аяг шүдэнц лаан байна. Энэ аян замд явхад шар тос байна. Энд нэрмэл нь байна, нэрмэл хийдэг аяг нь энэ байна. Нөгөө талд нь болохтойгоо зэрэг энэ тогоо шанагны эдлэл хэрэглэл байгаа. Энэ одоо давс нь гарч ирж байгаа шиг байна. Энэ давсыг энэ цаохор сархинаганда буутанд хийгээд энэ болохтойгоо зэрэг энэ миний тэмээний өөхөн тавгаар хийсэн юм бүтээгдэхүүн байгаамаа энэ. Энэ дотор ингээд давс нь байгаа. Хоолнд хийдэг давс. Аян замд явж байгаа учраас би одоо хөдөө хоног хоол хийж идэнэ. За энэ мөн өнөө би одоо эдлэлээ л өөрийнхөө юмар хийж байгаа учраас энэ үнд ингээд цоохор сархинаг энэ дотор шар будаа байна. Зүгээр нэг богц тохоотой байх биш. Энэ дотор богц гэдэг утгаараа юу байх ёстой гэдэг утгаж ямцсан энэ одоо хоолны хэрэгсэл байх ёстой. Энэ дотор борцон байна. Гэт мөн сархинагаараа ууттай. Суран уяатай. Энд сайн цамардаг 10 гурил нь байна. Энэ саях цайны ааг нь байсан байна. Энэ үнэ хунчраар цайны ааг нь энэ байсан байна. Энэ 10 гурил нь энэ байна. Хунчраар цайны ааг хийж дээр үед шарбудаатай юм шиг цай чандаг байсан. Тийм ааг хийсэн юм аа. За Тамарагийн нэргүй өгчтэй одоо энэ уламжлалт эсгийн урлал, уламжлалт арьс ширэн урлалыг одоо олон хүндтэй тэр тусмаа энэ залуу хооч үедээ түгээн дэлгэрүүлж сурталан таниулж байгаа танд маш их баяр хүргээд цаашдынх нь ажил амьдралд өндөр амжилтыг хүсье. Та минь урт насалж удаан жаргаарэ. Олон сайхан залуу хүмүүст өөрийнхөө энэ сайхан арга технологийн мэдлэг ухаанаа зааж сургаж яваарэ гэж ерөөдийг өргөж байна. За баярлалаа. Та бүгдийн минь ажил өндөрөөс өндөр сарвал сайхан байх болтугай гэж ерөөё. Ингээд та бүгдийг хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа.